Газрын харилцааны ажилтны өдрийн баярын мэнд хүргэе. Газрын харилцааны ажилтны баярын мэнд хүргэе. Газрын харилцааны ажилтны баярын мэндийг хүргэе. Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны үе үеийн албан хаагчдаа газрын харилцааны ажилтны өдрийн баярын мэнд хүргэе. Газрын харилцааны ажилтны баярын мэнд хүргэе. Газрын харилцааны ажилтны баярын мэндийг хүргэе. Нийт хамт олондоо газрын харилцааны ажилтны баярын мэнд хүргэе. Газрын харилцааны ажилтны баярын мэнд хүргэе. За ингээд нийт газар зохион байгуулалтын албаны хамт олондоо газрын харилцааны ажилтны баярын өдрийн халуун мэндийг хүргье. Газрын харилцаа үүсч хөгжсөний 67 жилийн ой газар зохион байгуулалтын алба үүсгэн байгуулагдсны 26 жилийн ойн баярын мэндийг хүргье. Газрын харилцааны салбарын ажилтны өдрийн баярын мэндийг хүргэе. Газрын харилцааны ажилтны өдрийн баярын мэнд хүргэе. Газрын харилцааны ажилтны өдрийн баярын мэндийг хүргэе. Газрын харилцааны ажилчдын баярын мэнд хүргэе. Газрын харилцааны ажилчдын баярын мэнд хүргэе. Газрын харилцааны ажилтны өдрийн баярын мэнд хүргэе. Багаанбад дүүргийн газар зохион байгуулалтын албанаас салбарын хамт олондоо газрын харилцааны ажилтны өдрийн баярын мэндийг дэвшүүлье. Нийт салбарын хамт олондоо газрын харилцааны ажилтны баярын мэндийг хүргэе. Газрын харилцааны салбарыг хөгжүүлэхэд сэтгэл зүтгэл, оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулсан ахмадууд, мөр зэрэгцсэн зүтгэж буй салбарын нийт ажиллагсад албан хаагчид та бүхэндээ нийслэлийн газар зохион байгуулалтын албаны хамт олонны нэрийн өмнөөс болон хувьяас 11 дахь удаагийн газрын харилцааны ажилтны өдрийн баярын чин сэтгэлийн халуун мэндшлэгийг дэвшүүлж байна. Дэлхийд даяар тархсан цар тахлын эрсдэлтэй нөхцөл байдлын улмаас сүүлийн 2 жил дараалан бид энэхүү тэмдэгт өдрийг цахимаар зохион байгуулж байна. Энэ өдрийг бид албан хаагчдынхаа мэдлэг оюуныг сорих, шин санал санаачлагыг нээн илрүүлэх, харилцан туршлага солилцох, олд амжилтаа олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр үйл ажиллагаа зохион байгуулж бүтээлч байдлаар өгтөж байна. Өнгөрсөн жил гаруй хугацаанд байгууллагын дижитал орон зайн тэлэлт нэмэгдэж цахимжих үйл явц хурдслаа. Албан хаагчдынхаа ажил амьдралын зохион байгуулалтанд өөрчлөлт орж цахимаар ажиллах арга барилд суралцж байна. Тийм ч учраас бид 2021 оныг цахим шилжилт, ёс зүй, сахилах хариуцлагыг дээшлүүлэх жил болгон дэвшүүлж энэ хүрээнд тодорхой ажлуудыг амжилттай хэрэгжүүлж эхэлж байна. Үүний нэг тод жишээ бол газар гар утасны аппликейшнийг хөгжүүлж хэрэглээнд нэвтрүүллээ. Өнөөдрийн байдлаар бид бүхэн 19 төрлийн үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна. Нөхцөл байдал амаргүй байгаа хэдий ч бид Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, газрын бэлтгэлийг хангах, иргэдийн газрыг нөхөн олгортойгоор чөлөөлөх, газрын цахим дуудлага худалдааг зохион байгуулах, нийтийн эдэлбэр газрыг тогтоож бүртгэлжүүлэх, газрын зөрчил арилгах зэрэг олон нийтийн талархлыг хүлээсэн ажлуудыг эрчимжүүлж халдвар хамгааллын дэглэмийг сахин хэрэгжүүлэн ажиллаж байна. 2021 онд багтаан үйлчлэгээ бүрэн захимжуулж газрын харилцааны талаар баримтлах бодлогыг нэг чухал баримтчиг болох нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримтчиг болох Алсын хараа 25 хөтөлбөр улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө зэрэг хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримтчгүүдтэй нийцүүлэн шинжилэн батлуулж хэрэгжүүлж эхлэх юм аа. Мөн түүнчлэн аймаг нийслэлийн дүүргийн хөлийн засгийн маргаан, тусгай хамгаалалтай газрын хөлийн засгийн маргаантай холбоотой асуудлуудыг орон нутгийн удирдлагуудтай хамтран шийдвэрлэхээр ажиллаж байгаа билээ. Газрын харилцааны эрх зүйн шинжилтийн хүрээнд газрын тухай багц хуулийн шинжлэгдэж байгаа бөгөөд бид цаашид шинэ эрх зүйн орчинд ажиллаж шинэ бодлого зорилтыг хэрэгжүүлэх цаг үетэй тулгарч байна. Энэ бүхнийг хэрэгжүүлэхэд бидний хүчин чармайлт, сэтгэл зүтгэл,
мэдлэг чадвар, дадлаг туршлага чухал үүрэгтэй билээ. Эцэст нь газрын харилцааны салбартай ажил амьдралаа холбон төрийн хариуцлагатай албанд хоёргүй сэтгэлээр ажиллаж байгаа үе үеийн албан хаагчид, ахмад наснууд, мөн эрдэмтэн судлаачид, олон нийтийн байгууллагууд болон та бүхэндээ хамт олонныхоо өмнөөс болон хувьяасаа газрын харилцааны өдрийн баярын мэндийг дахин хүргэж ажлын өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж байна.